Hi guys, өнөөдрийн бичлэгтээ татамал би эмийг энийг битээ таваараа би өчтөр хувц авсанчаа адмаар мэдгүй авчихгүй юу. Тэгээ жоох таалагдаад байхаар ийм унтлах хувц авсан. Энийг битээ тоогоорой. Зарим нас чи ямар балаа охин биш дээ ийм хувц өмсөд яад ингээд намайг бас зарим тэгээд яагаад би бичлэг хийхээр болсон бэ гэд өчтөр би дэлгүүр хийсээд жоох өөртөө кейс авсахгүй юу. Тэгээ би яг задлсан юм байл та. Тэгээ жоох сонирхоод залгасан. За иймэрхүү кейс авсан. Би өмнө нэг иймэрхүү кейстэй байсан шүү дээ. Та нар миний нэг бичлэг дээр харсан бах. Ингээ хоёр дахь бичлэг дээр харсан бах. Тэгээд би нэг иймэрхүү кейс авсан. Одоо бүгд энэ unboxing хий. Бичлэгээ зогсоочихгүй бол хийж мээрэн. За ингээд би тэнглэжсэн шүү. Би төр бичлэгээ зогсоодох юм. За guys, энэ бид надад ингэж юм хотодог юутэй. Ингээд тогтож тохгүй байна. За ингээд нэг хичээл бичлэг эхлүүлж тэгээд би та нарт за зарим нас чи яг амар төвшөнтэй дахид бичлэг хийдгүү мэй гэд бас зарим бас гайхаж магадгүй бид хоёр чи нэг айлын хүүхэд биш болохоор нэг айлын хүүхдүүд биш байхгүй юу. Тэгээд бид хоёр ингээд хол амьдэрдэг байхгүй юу. Амар төвшин хол амьдэрдэг. Би яг хуу тэрнээс бүр хол амьдэрдэг. Сургуулиас ирэх гэж би жоохон хоцордог. Гэхдээ хаяа л хоцорно. Тэгж амар хоцордгоо би. Би тэгээд дараа нь ямар бичлэг хийх вэ гэхээр найз залуугаа танилцуулах гэдэг бичлэг юм. Гэтэ найз залуугаа танилцуулахгүй би зүгээр харуулна заяа. Зарим нас жаа сайн залуу нүдний шилтэй мэлтэй. За би яг хуу нүдний шилтэй залуу сонирхолгүй л дээ. Гэтэ яг хуу бас хөөрхөн штэ. Гэтэ царай хөөрхөн. Маш хөөрхөн. Тэгээд дараагийн бичлэгтэй байж магадгүй хараа subscribe, like дараад өгвөл би бичлэг ингээл маргааш юм уу нөгөөдөг хийгээ явах байхгүй юу. Тэгээд та нар жоохон бичлэгээр like болон subscribe дарч өгөхгүй болохоор би ингээд бичлэгээ хийхгүй байгаамаа. Хамгийн гол нь хараа subscribe дараад өгчил би бичлэгээ одоо яг гис хиймээр байгаа байхгүй юу. Тэгээд та нар ингээд subscribe дараад өг. Дараа нь би Brockhaven тоглоно. Тэгээд цаг гэвэл би маргааш тоглоно. Маргааш та нар бэлэн байна. Би доор юун дээр одоо доор комент зомид гэх юм. Яг энэ хэвд оруулчи өөрийнхөө аккаунтынхаа нэрээ заяа. Би тэгж тийм Robux-гүй болохоор та нар бас бити шалаарай. Robux-ийг заавал мөнгөөр авъя ч бас хамгийн гол нь тэгж хуурдагтаач би яг хуу тийм тоглоод Robux аавна гэж яахгүй шүү дээ. Та нар уусаа мэднэ л дээ. Тэгээд би нэг далавчтай, нэг ягаан чихвчтэй. Тэгээд тиймэрхүү тэгээд нэг үс эдэж штэ нэг ягаан дөө тийм модтой үстэй нэг хүүхдээ байгаа заяа. Тэр би шүү. Хулан 1084 шүү заяа. Тэгээд би яг энд оруулчих. Тэгээд та нар тэгээд би яг хэдэн цаг тоглох вэ гэхээр 2:30 гээд тоглоно. Тэгэхээр та нар аккаунтын нэрийг бичээд миний аккаунтын нэрийг бичээд тэгээд би Brockhaven руу ороод бэлэн байна шүү. Би багш болоо. Тэгээд та нар
Та нар гэхдээ хозорч орж ирэхгүй дараа нь би 9980 тоглоно. Би 9980-д хийж их хоноогүй. Миний 79 хоног онцоо та нар бичиж чолоорой. Би тийч 9980 мөрөө тоглодгүй болохоор ийм шүү. Ийм та нар бол 1000 хонцсон байх бараг 600 900 одоо 100 200 300 хонцол байх. Тэгээ зарим мундаг хүүхдүүд л тэгээ тоглох байх. Би бол тэгж цаг тоглож чадахгүй. Яа тэгвэл би чи хичээлээ хийн, гэр оноо цэвэрлэн зөндөө ажил байдаг. Тэгээ хаяа нэг жоохон брокон тоглож чинь 99 өөр ингээ гой тоглож байхад манай ээж хоёр энэ гэрээ зэвэл хичээлээ хий. Одоо уус амарсан байгаа шүү дээ та нар. Зуны амралт биш хаврын амралт гэдэг нэг тустай юм байдаг шүү дээ. Тэгээ нэг хонцоо байгаа. 7 хоног амарч байгаа. Захимаар орж байгаа. Манайх захимаар биш зүгээр нөгөө ингээд даалгавар өгсөө амар амархан даалгавар математик. За монгол хэл яг нөгөө номын тэмдэглэл гэдэг тустай нэг ном өгсөө. Гэтэ надад 2 хуудастай. Бүгдэнд нь 2 хуудастай өгсөн шүү. Би ганц залах хүүхэд биш шүү. 2 хуудастай багш өгсөн. Тэгээ дараа нь ном уншин. Дараа нь нөгөө хийж байгаа бүтээлээ багш руу яваад нь тийм 3 зүйлтэй тэгээд энэ номынхаа тэмдэглэлийг хийн. Тэгээд нэг 3 зүйлтэй. Та нар хийж байгаа би угаасаа даалгавраа хийгээд дуусгацсан. Тэгт даалгавраа хийгээд дуусгасан ч гэсэн би гэрээ цэвэрлэнэ. Яа тэгвэл зав гарсан үедээ л нэг тоглоно. Тэгээ маргааш 2:30 гэхэд та нар бэлэн байж шүү. За guys тэгээд ингэнэ би багш болно. Багш би нэг дээр 10 хүүхэд авна. 10 хүүхэд авна. Би нөгөө юм бичдэг штэ тэр юм бичдэг юм байхгүй болсон болохоор би 10 хүүхэд авна шүү. 10 хүүхэд. Тийм олон хүүхэд авч чадахгүй. Яа тэгвэл би чи манайх чи яг хуу 40 хүүхэдтэй байхгүй. Гэхдээ тэр цаанаас нь 10 хүүхэд нь илүү болохоор би 10 хүүхэд авахар шийдсэн шүү. Үүн л 20-30-ыг авах лээсэн л та. Нөгөө брокколи сургууль штэ. Тэр чин зүгээр л 20-30-аас суух тийм юу биш болохоор би 10 хүүхэд авахар шийдсэн. Бас нэг аниатайгаа ярилцж байгаа. Би аниагаа оруулж магадгүй, аниагаа оруулахгүй ч байж магадгүй шүү. Та нар бас дэмжээд өгөөрэй. Өөжнө please. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгтээ уулз түр баяртай. Баяртай.